Сайн мэцхан үзэгчдээ өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ дэлхийн хамгийн үргэлгэн алдартнуудын тухай бичлэг хийх болно. Тэгээ бичлэгтээ хамт дуурай. Лайк болон subscribe дараарай. Майк Тайсон. Төмөр очтой мэрэгжлийн боксыг хүн төчингийн аварга Майк Тайсон цагта дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчин байсан юм. Дулааны талбар дээр хиндэж ялагдчихгүй тэрээр санхүүгийн асуудалд сөхөрч хоцорсон байна. Тэрээр нийт 300 сая $10 хөрөнгөтэй байсан ч 2003 онд буруу хөрөнгө оруулалтын улмаас бүгдийг нь алдаж дампуурсан байна. Тайсны тогтворгүй зан нь санхүүгийн ертөнцийн нарийн төвөгтэй зүйлсийг ойлгоход саад болсон гэж хуульчид дурссан байдаг. Тайсон өөрийн хөрөнгөөр тансаг орд хаш машин гоёл бүр Бенгалийн бар хүртэл авч байсан гин. Үүнээс гадна тэрээр хуучин эхнэр Моникагаас салахдаа 6.5 сая $10 зарсан юм. Одоо Майк Тайсон канабис ургуулдаг пэрэнтэй болжээ. 2018 онд Калифорни мужид канабис зарахыг зөвшөөрснөөс хойш тус зах зээл хурдтай өсөж байгаа бөгөөд эх 5 жилд үнэлгээнд $4 тэрбум хүрнэ гэж тооцоолсон байна. Тиймээс төмөр Майк энэ зах зээлд хөл тавихаар шийдэж бизнес нь ч ачигтай яваа гэж. Николас Кейж. Адаг жүжигчин этгээд сонин зүйлс худалдаж авах дуртай гин. Тэрээр Нью Орлеанд дах сүнстэй байшин 1971 оны Ламборгини амтны үрээлэнгийн амтад бүр жүжигчин Леонардо Дикаприогийн адилаар үлэг гөрүүллийн яс хүртэл худалдан авчсан байдаг. Тэрхүү үлэг гөрүүллийн яс нь Монголын ховоос хулгайлагдсан динозавр батаар байж таарсан бөгөөд холбогдох хүмүүс хөөцөлдөж Монголд эргүүлэн авчирсан билээ. Энэ бүхний үр дүнд Николас 150 сая $10 хөрөнгө салхинд хийсгсэн аж. 2008 онд дампуурлын ирмэгт ирсэн жүжигчин орлогын албан татвар болон салсан эхнэртэй төлөх нөхөн төлбөр зэрэгс болоод хоолших шахсан байна. Нийтдээ 14 сая $10 өрөнд орсон Николас бүрэн дампуурахгүй тулд шийдэмгийн арга хэмжээ авч эхэлсэн аж. Тэр Middle Town дахь үл хөдлөх хөрөнгийн хямдралын дараа 15.7 сая $10 худалдаж авсан ч хожим нь 6.2 сая болтлоо унсан. Дундад зууны үеийн Нейдштейний сайз Лос Анжелес орчмын харш зэргийг 20 сая $10 алдагдaltaй худалдсан байна. Николас Кейж өмнө үетэйгээ харьцуулахад дансандаа ердөө хэдхэн сая $-тай үлдсэн гэнэ. Линдси Лохан. Хүүхэд байхасаа л нэрд гарсан жүжигчин маань мөн л өөрийн хөрөнгөө хайр найргүй өрсөн байна. Тэрээр тансаг харш аваагүй боловч наргаан цэнгэнд бүх зүйлээ зарцуулжээ. Линдси чамин тансаг үдшилэг зохиодгоор алдартнуудын дунд цуутай байсан бөгөөд үнэтэй хувцас гоёл согтууруулахундаа хар тамхи зэрэг толгойгоо мэдүүлсэн гэнэ. Линдси өндөр зэрэглэлийн зочид буудлын өрөөг удаан хугацаагаар түрээслээд төлбөрөө төлөөгүй улмаас хэсэг нуугдахад хүрч байсан аж. Нэг үе тэрээр үгээгүй хоосорсон учраас төрсөн гэртээ буцаж ээжтэйгээ амьдарч байжээ. Нэр хүнд нь унснаас болж түүнийг кинонд урьж тоглоулах хүнч байхгүй болсон байна. Нэгэнт дампуурлаа зарласан жүжигчин маань амьдралаа шинээр эхлүүлэхээр шийджээ. Тэрээр Грекийн далайн эргийн клубүүд дээр зураг авалт хийж реалити шоу гаргах тухайгаа мэдэгдсэн юм. Брэндон Фрейзер энэдрийн киноны дөрөв дээр Холливуудад танигдж эхэлсэн бөгөөд адал явдалт Муми киноны дараа алдран нэрийн оргил гарчээ. Тэрээр 1997 оны Gods and Monsters кинонд тоглохдоо хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болсон. Амжилтын оргил үедээ Фрейзер хувийн амьдрал нь хүртэл аз жаргалаар дүүрэн болж хуучны найзтайгаа гэрэлсэн. Гэвч энэ бол түүнийг дампуурлын ирмэгт авчирсан гол зүйл биш. Тэрээр хэдэн жилийн дараа хайрт бүсгүйгээсээ салсан бөгөөд 3 хүүхдээ эхнэр нь өөр дээр авсан байна. Харамсалтай нь эмэгтэй хүүхдүүдээ өөрөө өсгөх үүднээс асар их хэмжээний нөхөн төлбөр шаардсан бөгөөд Брэндон жилд $900,000 төлөх ёстой болжээ. 6 жилийн дараа Фрейзер дампуурах шахсанд төлбөрийг бууруулах хүсэлт гаргасан байна. Энэ хугацаанд тэрээр нэг ч кинонд тоглоагүй ч одоо хүртэл Брэндон Фрейзерийг хайрлах шүтэн бишрэгчид нь хэвээр байсаар байгаа. Гэсэн ч түүнд 2000-аад оны ихэнх үеийн алдар нэр нь эргэж ирэхгүй нь мэдээж. Памела Андерсон. Тэрээр Baywatch сувралд тоглож ихээхэн хэмжээний хөрөнгөтэй болсон байна. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрч түүний кинонд тоглохыг урих найруулагч байхгүй болжээ. Харамсалтай нь Памела хөрөнгөө хураалган чинээ тооцоолоогүй л үнэтэй мис засал хийлгэж
гэр орноо засаж тогтжуулсан хойноол бодит байдлыг ухаарсан гэнэ. Нэмж дуртаад түүний хэдэн саяар хөрөнгө оруулсан барилгын бизнест асуудал үүсэж эхлэв. Түүний өр 3 сая доллар болсон учраа жүжигчин бүсгүй оршин суух газраа солих шаардлагатай болжээ. Энгийнээс энгийн чингэлэг рүү нүүхээс өөр аргагүй болсон байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон сабскрайб дараарай. Тэгээд түр баяртай.